Өдрөө сайн уу, хайли байна. Дараагийн мэдлэгтэй тавтай морил. За та хэд ингээд ChatGPT-ээс юм асуугаад, бусад LLM-үүдээс юм асууж хахад за би тэгээд үгүй. Одоо жишээлх юм бол за би Google Doc create хийгээд үгүй. За би тэгээд үгүй, ингээд үгүй гэж хэлсэн мөртлөө яагаад тэр одоо яг үйлдэл хийхгүй байгааг нь одоо бодож үзчихсэн үү. Тэ одоо жишээлх юм бол за би ингээд Google Doc create хийгээд өгөөч гэдэг юм уу те. За би одоо тэгээд үгүй дэ захиалаад өгж болно шүү. Тэгээд өгж болно шүү гэсэн мөртлөө яг тэр үйлдэлээ хийж чаддаггүй. За тэгэхээр яагаад тэр хийж чаддаггүй юм? За тэгээд AI agent гэж ер нь юу хэлээд байгаа? Энэ хоёрын гол ялгааг нь энэ бичлэгэн дээр тайлбарлах гэж оролдлоо. ChatGPT, Claude, Gemini за зэрэг энэ LLM-үүдийг одоо чат модельтэй энэ LLM-үүдийг ашиглахад одоо ашиглах гол зорилтууд нь юу юм бэ гэхээр ямар нэгэн мэдээллийг боловсруулах, research хийх, буцаагаад текст гаргаж өгөхтэй одоо орчуулга хийх, код бичих ч юм уу те иймэрхүү ажлуудыг бол маш сайн хийж чадаад байгаа. За хязгаарлалт нь юун дээр гарч ирж ийн вэ гэхээр за тэр хийсэн юм одоо жишээлх юм бол за маргаашийн одоо юуны маргаашийн тикетний үнийн мэдээллийг хараатгач гэдэг юм уу те тэгэхээр үнийн мэдээллийг хараал болчихно. За энэ тикетийг захиалаад өгөөч гэдэг яг үйлдэлээ хийхээр бол чадахгүй гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ дээр юу чадах вэ гэхээр эйжент гэдэг юм чи энд орж ирж байгаа маа. За тэр эйжентийг яаж чадах вэ гэхээр үйлдэлүүдийг гүйцэтгэж чаднаа. За тэгэхээр одоо жишээлх юм бол за маргааш тикет аваад өгөөч гэхэд их юм бол хамгийн ээлжинд одоо тикет research хийх нь байна. За тэгээд одоо таны одоо календарыг шалгах нь байна. Тэгээд маргааш хизээ байж болох юм байна. Өдөр митингтэй байх юм бол орой тэр тикетийг авах юм уу те. Одоо тэгээд одоо яг ямар тикет авмаар байгаа гэдгийг чинь одоо өмнөх одоо хэлсэн зүйл байх юм бол тэр бүгдийг харах нь байна. За тэгээд одоо та хэрвээ картынхаа мэдээллийг тэнд өгсөн байх юм бол яг тикетийг чинь яг аваад тань руу ингээд буцаагаад мэйлээр явуулах гэдэг энэ бүх үйлдэлүүдийг хийх боломжтой яг AI agent гэдэг байгаа. За тэгэхээр эйжентүүдийн 90 100 ирээд байгаа гэдэг нь одоо хүмүүс бас их аюул яриадсэн шүү дээ. Миний ажил ингээд AI agent-ээр ингээд солигдох боломжтой байна гэхээр ерөөдөө бол entry level position-ууд буюу одоо нэг хүний assistant ч юм уу те хүн залгаад уцаас аваад за хүнээс ингээд асуултууд асуугаад одоо үйлдэл хийх буюу те одоо тэр хүний букингийг оруулж өгөх маргааш нь одоо цаг авах ч байдаг юм уу те иймэрхүү ажлууд бол ингээд AI agent-ээр төгөөхөн хийгддэг болох гээд байна. За тэгэхээр миний хувьд бол бас AI assistant agent гэж бас хийж үтсэн AI agent хийх одоо сургалтанд суусан. За тэгээд тэр нь бас ингээд зөвхөн одоо AI agent гэл ингээд амар easy хүмүүсийн ингээд бичлэгүүдийг харахаар N8 энэ дэр хийгээл болчдөг юм бол бас биш байлээ. За тэгээд тэрэнд нь одоо AI agent-үүдийг одоо бүр AI agent хийхийн тулд яг юу ордог вэ гэхээр за одоо жишээлх юм бол маргааш 10 цагтээ уулзах одоо найзтай маань уулзах цаг тавлаарай гэдэг AI agent-эд хэлжлээ гэж бодоход одоо дараах үйлчлүүдийг хийж идэг байх нь гэсэн үг байхгүй юу? Одоо таны календарыг нэгдүгээр шалгаад одоо найзынхаа календар API нэвтрээд найзынхаа календарыг нь шалгаад хоёуланд нь чөлөөтэй цагийг нь хайж олоод за митинг товлоод гэдгийг нь хариулт бичээд за тэгээ Zoom линк үүсгээд тэгээ Zoom руу н ороод гэсэн үг. За тэгээ хоёуланд нь notification явуулаад тэгээ календарт нь ивент нэмнэ гэдэг гэсэн ерөөдөө юм 7 үйлдэлийг хийж чадчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол AI agent-ийн ялгаа. За AI agent болон гол онцлог нь юу бэ гэх юм бол proactive буюу өөрөө үйлдэл хийдэг гэсэн. Одоо үйлдэл хийх чадвартай. За multi step буюу ингээд юм step by step-ээр саяны миний яг таад хэлсэн шиг юм 7 одоо юм үйлдэл дараалалтай хийх чадвартай. За тэгээд external tools буюу одоо жишээлх юм бол саяны хэлсэн дээр Zoom ашиглаж юм те. Календарын API ашиглаад календар руу орж харж чадчихээн. За тэгээд дахиад мэйл шалгаад биднэрт notification явуулж өгч юм те. За тэгээд ингээд юм маш олон гадны ингээд түүлсүүдийг бас ашиглах боломжтой байгаа. За тэгээ goal oriented буюу зорилготой ажилдаг. Одоо жишээлх юм бол яг одоо энэ хийх гээд байгаа үйлдэлүүдийн гол зорилго нь юу вэ гэдгээ мэдэж чаддаг байх нэ. Тэгэхээр AI agent гэдэг нь бол бүр хамаагүй advanced дараагийн түвшний юм байдаг. За тэгээд AI agent-ийн гол тархин brain нь одоо аль нэг LLM-үүд нь байдаг гэсэн үг байхгүй юу. AI agent одоо create хийх хамгийн ихнийх нь одоо процесс нь бол яг ямар одоо модель ашиглах вэ гэдэг юм уу. Одоо жишээлх юм бол ChatGPT ашиглах юм уу, Claude ашиглах юм уу, яг ямар төрлийн AI agent одоо хийж байгаагаас шалтгаалаад бас тэрийгээ сонгодог. AI agent-д одоо яг юунд бүрдэж AI agent гэдэг юм болдгийм бэ гэхээр хамгийн түрүүнд одоо brain буюу тэ ингээд гол тархийг яг аль модельоо сонгохоос эхэлдэг. Тэр нь одоо аль нэг LLM байна гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлх юм бол coding assistant agent хийх гэж байгаа байх юм бол Claude-ыг сонгодог ч юм уу тэ. За эсвэл ерөнхий одоо sales reps
reps ч юм уу те Scroll call center assistant ч юм уу тиймэрхүү хүмүүс байлаа гэж бодоход ингийн ChatGPT-ийн модельийг ашигладаг ч юм уу те. За эсвэл deep research гэдэг одоо ийм researcher хүн AI agent хийх боллоо гэж бодох юм бол модельо маш зөв сонгодог байна. За дараа нь tools буюу одоо ямар нэгэн газрууд API таад одоо сайн мэдчихэж магадгүй би бас яг энэ талаар ингээд судлаа сураа явж байгаа. За тэгэхээр tools гэдгээр хамгийн API байдаг одоо database байж болно. Ямар нэгэн одоо мэдээллийн саналуу нэвтэрч ийж тэр мэдээлэл рүү орж энэ tool буюу хэрэгслүүд байж идэг байна. За дараагийнх нь одоо memory буюу memory-г бас холбож өгдөг. Энэний гол давуу тал нь юу гэх юм бол өчтөр хэлсэн юм чинь одоо ингээд өнөөдөр мартчихдаггүй гэсэн үг байхгүй. Өчтөр яг ямар project дээр ажиллаж илаа, яаж илаа, ээж илаа гэдэг юмнуудаа ингээд тусдаа ингээд ийм санах ой дээр хадгалж идэг гэсэн. За тэгээд дээрэс нь планинг одоо сайн хийж чаддаг. Одоо жишээлх юм бол би өчтөр энийг дуусгацсан өнөөдөр тийг нь одоо ийм step by step processтэй ингэж одоо хийнэ гэсэн планинга бас маш сайн хийж чаддаг. За дараагийнх нь болохоор execution буюу яг тэр үйлдэлийг хийж чаддаг гэсэн. За тэгэхээр энэ бүхэндээ бүгдээрээ нийлж хагаад AI agent-ийг бүрдүүлдэг байна. За тэгэхээр хамгийн одоо эрэлттэй байгаа AI agent-үүд нь юу вэ гэхээр одоо personal assistant agent-үүд одоо ингээд ийм agent-үүд үүсгээд зардаг компаниуд бас маш их болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр AI assistant, personal assistant одоо ингээд одоо Филиппинээс ч юм уу те Монголоос ч юм уу одоо тийм гадаад хэлтэй хүмүүс ингээд remotely авч ажиллаулдаг байсан бол одоо Америкт одоо энд гол хөгжингөө орнуудад яадаг болсон бэ гэхээр AI agent-ийг create хийж байгаа компаниудтай холбогдоод одоо би personal assistant AI agent одоо авьяач гэдэг юм уу тийм евро шилжчихэд байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд business manager agent байж болж гин, за researcher agent байж болж гин, за тэгээд creative agent ч юм уу те яг ийм төрлийн agent-уудыг бас эрэлттэй бас хийж болох нэ. За тэгээд таадад бас ChatGPT-гээс яг ямар ялгаатай нь бас ойлгомжтой байгаах гэж бодож байна. За тэгээд ChatGPT нь бол ерөөхдөө хариу өгөнтэй яг үйлдэлийг бол хийж чадахгүй. Өөрөө пландж те ямар нэг юмыг бодож төлөвлөж зорилго гаргаж бол үйлдэл хийж чадахгүй. За AI agent-үүд нь бол тэр одоо үйлдэлүүдийг хийдэг. Одоо бүр ингээд яг нэг entry төвшний левелийн одоо тийм ажлыг бас орлох боломжтой. Одоо AI agent гэж нэрлэдэг байгаа юм байна. За тэгээд бичлэгийн хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.